За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн маань ээлжит зочноор Sky Bar Fitness-ийн үүсгэн байгуулагч Magna TG оролцож байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн jirсэн үү? Одоо нөгөө Sky Bar Fitness гэх тэнгуүтлээ би Magna-гаас хамгийн түрүүнд асууж байгаа юм болохоор Magna TG гэлтэгдэр штэ. Яагаад заавал Magna-гийнхаа ард юм TG гэдэг нэг юм дагвартай байдаг юм. Намайг Гамболдын Баяр Магна гэдэг миний бүтэн нэрийг бол тэгээд 2008 онд найзтайгаа TG Entertainment гэдэг студийг байгуулжсан. Тэгээд одоо нөгөө хүмүүс жүжигчин гэдгээр нь танихгүй болохоор жүжигчин тэргээд Facebook дээр өчсөн байдаг шүү дээ. Дуучин гэдгийг хүмүүс мэдэхгүй болохоор дуучин тэргээ өчсөн. Тийм. Би тэрийг тэгж яддаг байхгүй. Хүмүүс ингээд дуучин гэдгийг мэдэхгүй болохоор өөрөө Facebook-ийнхаа нэрэн дээр дуучин гэдгийг бичдэг. Дуучин тэргээл тий. Тэгж бичдэг байх гэж яддаг байхгүй. Яагаад гэх юм бол би өөрөө Magna гэхээр хинч мэдэхгүй болохоор TG Entertainment-ийн Magna гэж өөрийгөө анх Facebook дээр тэгж бичээд тэгээд яг нөгөө би ч нөгөө Facebook дээр солиотой бичдэг шүү дээ. Тэгэл Magna TG гэдэг нэрээрээ гарч ирсэн. Нэг тийм брэнд үүсгэсэн гэх юм. За нэг тийм том биш л дээ зүгээр нэг гэхдээ нэг Magna TG гэдэг хүний постыг уншиж үзээгүй юм байдаг гох гэж би боддیں۔ Тийм шүү дээ. Ер нь Монгол даяараа л мэддэг шүү дээ. Монгол даяараа нэг эргүү тэнгээр нь мэддэг. Яг Монгол даяараа хэн чаашаа зүгээр ядаж л миний үеийн залуучууд намайг мэддэг гох гэж боддیں۔ Тэгэл Magna TG гэдэг нэр нь одоо миний баг овг нэр шиг болсон. Ер нь бол манай компани нэр байсан. Тэгээ одоо бол миний баг овг болсон. Би овгондоо дөргөх гэдэг нэрэндээ бас дөргөө. Ой яаж байгаа юм. TG Entertainment-ийг үүсгэн байгуулсан гэж байгаа шүү дээ. Тэр 2008 онд гэсэн тий. 2008 онд за тэгвэл тэрнээс нь эхэлж яриа. 2008 онд одоо TG Entertainment яг юу хийдэг байсан юм? Яг ямар хуу үйл ажиллагаа явуулдаг? Би ер нь бол 2004 онд соёлын их сургуулийн дөрөнд дулаачаан гэдээ орсон байхгүй. Тэгээ багада хамтлагтай байсан хамтлагийн маань найз харцаг кино урлагийн дэд сургуулийн зураглаачаан гэдээ орсон байхгүй. Тэгээд оюутан байхдаа за ер нь бол ингээд entertainment гэж юм байд. Мэн чи зураглаачаар сурж байгаа юм чи эвлүүлэг сураарай. Компьютер график сураарай гэд даалгавар өгжсэн шахуу тий. Тэгээд хэдүүлээ ер нь бол тэр бизнес рүү орё. Одоо хэдүүлээ ямар нэг одоо болохоор царай зүстэй ч гэдэг ч юм уу тий. Тэгэж ер нь бол анх ярилцчихсэн. Тэгээ манай Баясаа гэд найз маань одоо ч гэсэн Бүбий entertainment-ийн захирал хийдэг. Өөрөө одоо тэр 2004-5 оноос хойш студид явж байгаа. Тэгээ бид нар нөө соёлын төвөргөний 4 давхарт офс төрөсөлдөг байсан. Жижиг өөрөө. Тэгээ ер нь бол бүр хар баг 20 нас үрээг байхдаа л энэ чиглэл рүү ороод ер нь бол одоо үзэж тарсан гэх юм уу та. Тэгээ тэр үед 98.5 сүүл 90.7 болсон радиогийн найруулагч Нямаа гэдэг залуутай танилцсан. Тэгсэн чинь мань хүн бас ингээ видео мэддэг оролддог байж таарад тэгээ бид нэр бөөндөө ер нь бол нэг 19-20 настай залуучууд анх студ дуу хөгжим гэдэг юмар нэгдээд тэгээ бөөндөө хамтдаа нэг студ болоод тэгээ сүүлд 2008 онд TG Entertainment болон Бүбий Entertainment гэж хоёр хуваагдсан. Тэгээд би тэр үед болохоор Нямаа найзтайгаа нийлээд TG-гээр явсан. Манай Баясаа болохоор Бүбийгээр явсан гэсэн үг. TG Entertainment ерөнхийдөө яг ямар хуу үйл ажиллагаа явуулдаг байсан? Одоо тэр үед бол бид нар чинь одоо жоох хүүхдүүд бааш хинч бид нараар итгэж нэг клипээ хийхгүй ч гэдэг юм уу те. Гэхдээ би нөө сойс зурдаг байсан болохоор сойсийнхаа нэг зохиолын дууч ах ихч нарын тухайн үед одолж эхэлж исэн хүмүүсийн юмнуудыг бол хийдэг байсан. Тэгээд ер нь бол хүмүүсийн мэдгээр гэх юм бол одоо Ванкуш хамтлагийг анх цэцэгийн миний бүүц гээл те. Оо тийм үү. Тэгэл оппозит хамтлаг гээл. Тэгэл ер нь бол DJ маань ингээд тийм хипхоп тал руугаа эхэлсэн. Тэгэл ер нь төд бодлого хүмүүс мэддэг болсон дөө. Оппозит хамтлагийн ямар дуун дээр ажиллаж байсан юм? Нууц зөндөл дуугаа шүү дээ. Одоо хоёулгээд дуун дээр би өөрөө хүртэл гардыг. Нороо маань. Тийм үү. Гэхдээ ер нь зөндөө дуугаа. Тэгэл ер нь тэд нар ч залуухан байсан, бид нар ч залуухан байсан, өсөл сонирхол нэгддэг байсан. Тоогийн сайн мэдхгүй ер нь бол ихэнх уран бүтээлүүд нь одоо Нямаа ч одоо хөгжим хийдэг ч юм уу. Хамт дуулж муулдаг энэ төр тийм байсан тийм ер нь бол одоо ярихад ингээд гоё түүхэл болж тээ. Тэгээ ер нь бол тэр үедээ бид нэрс даалж जैन да хэтж जैन да л гэж боддог байсан. Тэгээ тэр үеийн хипхопыг сонирхдаг байсан залуучууд TG Entertainment-ийг мэдэх байгаа. Тийм. Одоо хамгийн нэг юм сэтгэлд үлдсэн гэл байдаг штэ ингээд бодлоос гардаг. Ер нь бүх уран бүтээлүүдийн мэдэж тэр үеуд TG-сэн юмнуудыг ингээд одоо үзэхээр тэр үеийн дурсамжуудтай ямар охинтой болцдог гэсэн ч гэдэг юм те. Яаж дурлж исэн ч гэдэг юм уу, эсвэл нэг юм амар новшин эмо байсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү үедээ бол тухайн үедээ хийж исэн клипүүдээс амар мэдэрдэг
ер нь ингээд хэдэн жилийн өмнө ч самаа ингээд дурсамжууд шууд тэр үеийн баг үнэр нь үнэртэх шиг болдсон шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг миний хувьд бол бүхэл юм ингээд гой дурсамжтай миний хувьд бол тийм сайн муу бүтээл гэж байхгүй хийж исэн оролцож исэн бүх юмдаа хайртай өрнүүлж исэн ажлуудаа бүгдээрэнд нь хайртай. Магнаг ингээд яг түрүү хэлсэн шүү дээ нэг сошиал дээр ерөөхдөө ингээд пост ч те хүмүүстэй ингээд хүмүүст ингэж нөлөөлдөг. Яг тэрийг мэднэ тэр нэг галзуу слотыг гэж ярьж байгаа боловч надад яг эсрэгээр санагддаг байхгүй. Яг юу нэ гэхлээр тэр нэг юм хүмүүс тусалж байгаа тэг хүнийг баярлуулж одоо тусалж байгаа нь цаашин те нэг хүнийг баярлуулж байгаа юм сэтгэлээсээ хандж байгаа юмнууд нь айгүй гоё. А тэгээд одоо нэг би Sky Bar Fitness гэж ярьж байгаа шүү дээ. Sky Bar Fitness-ийн нэг юм онцлог гэх юм уу за мэдэхгүй байна. Зүгээр яг надад нэг гоё санагдсан юм тэр яг юу вэ гэхээр сая нэг юм бензтэй янзаг. Тийм тэр нэг юм хүний биеийг өөрөөр нь одоо юу гэдэг тэр нэг хүндтэй нэг юм бэлэглэнгээ тэр биеийг нь гоё бүтээгээд өгч ин тий. Тэр үнэхээр гоёсан. Гоё. Яг тэрний талаар яагаад заавал энэ зүйлийг хийх болсон одоо юу гэдэг тий залуучуудад тэр нэг юм гоё эрүүл бие одоо давхар эрүүл биеийг нь өгч штэ тэгингээ хажуугаар нь бас бэлэгтэй. Энийг урд нь би хүнд ярьж байгаагүй яагаад хийсэн бэ гэдгийг. Би нөгөө нэг юм соёлын тэргүүний ажилтан гэдэг юм Монголын өгдөг тэр цолнуудад нэг дуртай биш байхгүй юу? За. Одоо хүн өөрийнхөө төлөө уран бүтээл хийгээд өөрийнхөө хоолыг олж идэхийн төлөө юм хийснээрээ яагаад ингээ соёлын тэргүүлэгч болчих вэ? Энэ үгүй байхгүй юу? Зүгээр энийг яг бодит амьдрал дээр яаж хийвэл болох юм байг бол аль болох олон хүнийг зөв дадал зуршилт оруулаад биеийг гоё болгоод зөв хоолны дадал туршлагатай болгоод тэ яг бодит гой зүйлийг өгч чадж байгаа юм бол тэр нийгмийн соёлыг тэргүүлж байгаа хүн гэж би дотроо бодсон байхгүй. Би ингэж тэргүүлж чадах юм байна. Зүгээр төмөр тэмдэгээр биш те. Ер нь бол анх тэгж тэр зүйлийг хийхийг бодсон. Яагаад тэгтээ энэ хүмүүст ингээд сонирхолтой одоо би чинь насаараа entertainment хийсэн хүн байгаа шүү дээ. Хэдий залуу хүн ч гэсэн те. Бүр харж жоохон бахасаа хийсэн гэдэг байсан. Тэгээд энийг яавал гоё entertainment болгох юм бэ гэдэг нь тэр нэг бенз үгүй гэдэг санаа байсан байхгүй. Тэр болохоор зүгээр миний өөрөө унжсэн бензтэй. Тэгээд хэрвээ хүн ингээд үнэхээр гоё бие өөрчилчих юм бол би тэрийг зүгээр өгчихье гэсэн. Гэхдээ тэр нь бол мэдээж одоо нэг 4 сарын төлбөрөө 60 хүн зэрэг төлчих юм бол надад ингээд ашигтайч биш ашиггүй ч ингээ гоё баланс дийл байхгүй. Тийм байхад надад боломжтой байхгүй. Яагаад нэг удаа тийм хийчих болно шүү дээ нийгмийн хариуцлага өрөөнд гэдэг юм уу. Тэгээд хийсэн айгүй амжилттай болсон гоё болсон. Гэтэ тэрний өмнө бас нэг юм хийж үзээд би фейлдсэн. Фитнесийн нэг яг адилхан зүйл хийгээд 60 хүн оролцуулаад тэр нь гэхдээ ингээд ер нь бол надаас шалтгаалсан ч юм байсан хүмүүсээс шалтгаалсан ч юм байсан фейлдсэн байхгүй. Тэгээд би тэрэн дээр амар урам уураа заа. Яагаад фейлдсэн? Дахиж тийм хийхгүй байна да гэж үзсэн. Нэгдүгээрт фитнес гэдэг зүйлээр контент гэдэг зүйлийг хийж болохгүй юм байлээ. Миний бодлоор. Яагаад гэх юм бол тэр чинь ингээд одоо зүгээр физикал азиач юм уу тэр мэднэр шиг амар сүртэй юм хийхгүй бол зүгээр ингээд өдөр тутмын бэлтгэл хийж байгаа хүмүүсийг контент болгож харуулна гэдэг бол юм баг хүн ирэх зөрчилтэй адилхан тийм бүдүүлэг те үзүүлээд хахаар гоё юм байхгүй ер нь л нэг тийм новшин юм болоод байгаа байхгүй. Sorry. Одоо нөгөө нэг бас нэг юм фитнес шоу гэдэг тий явж байгаа штэ. Шít тэр чи одоо 25 хоногийн дотор тэр эмэгтэйчүүдийг тэгнэ гэдэг чинь нийгэмд айгүй буруу зүйлийг уриалж байгаа байхгүй. 25 хоногийн дотор хүний биед өөрчлөлт орно гэсэн ямар ч ойлголт байхгүй. Шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Ямар ч боломж авахгүй. Тэр нь зүгээр 25 хоног үлснэ л гэсэн ойлголт байгаа болохоос фитнес гэдэг үг нь F үсгэж байхгүй. Тийм. Намайг ингэж хэлсний төлөө яавалчиг яа. Гэхдээ би бол үннийг л хэлнэ. Угаасаа. Би ч одоо нэг юм 12 жил нэг юм одоо тэмцээн уралдаанд нь ороод авраг нь болоо үчсэн те дотор нь чанагдсан бүх юмыг мэдж байгаа шүү дээ. Нэг юм хонь хариулдаг хүн хоноо мэднэ гэдэг шиг те. Өөрийн бүтэн нэг юм брэнд баг үүсгээд явж байгаа. Хүн яавал яах вэ гэдгийг бол ер нь бол баг нэг муухан эмч багшаас илүү мэдж байгаа шүү дээ. Тэгээд 25 хоног фитнес гэдэг хоёр үг хоорондоо ямар ч зохицолтолгоо байхгүй. 25 хоногт хүн 2-3 төхөөрөмжтэй танилцаж амжуулах юм. Гүйлтийн зам, цаана шатч гэдэг юм тийм кардио дасгалын төхөөрөмжүүдтэй танилцаж амжуулах юм. Бусдаар туурна, галбиржин зөв дадал зуршил суун гэдэг дээр 25-аас 40 хоног бараг 60 хоног юу ч. Энд чинь хүний одоо маш удаан хугацааны дадал зуршлаар бий болдог гоё зүйл болохоос биш хурдан хүчтэй гэсэн юм ер нь байдаг байхгүй. Би бас хүмүүст ингээд зөвлөдөө хүнд жин гэдэг бол фитнес биш. Хөнгөн жингээр олон тооны давтамж гэдэг нь фитнес. Фитнес бол
одоо бүр нарийн шинжилгээ ухаанаар ярих юм бол тэгш урлагийн тэгш үнцгийн урлагчтай бүх юм ингээд тэгш хэмтэй байдаг те. Жохон мод хазгаа авах юм бол буруу болдог те. Бүх юм ингээд тэгш үнцэх тэгш одоо нурууга хотоо бөксөө хоцоолгон тэр гэдэг чинь бүгд ингээд тэгш хими юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нэг зөв зүйлийг хэсэг одоо тогтмол хугацаанд хийж байж үр дүнгээ үздэг ийм зүйл болохоос биш хурдан хугацаанд хүчтэй хурдан гэсэн юм юусоо байдаггүй. Ерөнхийдөө яг нэг юм Монгол гэр барих техниктэй энэ тэнцэл гэсэн үг шүү дээ. Нэг багнан дайлах юм бол боломжгүй гэдэг шиг. Тийм, ер нь бол тийм. Тэр талаараа бол тийм. Гэхдээ Монгол гэрийг барихад бол хурдан байдаг шүү дээ. Тийм. Фитнес бол маш удаан өндөр одоо барилгыг барихтай адилхан байхгүй. Суурийн тутагхаас авахгүйлаад ер нь бол хугацааны хувьд бол тийм. Техникийн хувьд бол Монгол гэр гэж барихтай ойролцоо гэж болж болно. Ягаад гэх юм бол маш олон зүйлээс ингэж бүтчихдэг юм уу те. Хоёлынгийн яриа шууд л гоё фитнес руу яваад орчихлоо. Үсрээл явчихлаа. Харин тий. За тэгвэл за фитнес хийх байгаа нэг хүн байлаа те. Өмнө нь ерөөсөө фитнес хийж үзээгүй. Тэр хүнтэй хэрвээ магнаа ажиллавал яаж ажиллах вэ? Одоо хэдэн сарын хугацаанд одоо тий хооллолт ингээд энэ тэр болгон дээр нь анхаарч ажиллах. Би ер нь тийм л хүмүүстэй ажилладаг. Анхан шатны мэдгэдэгтүүний нөгдөг тий. Миний бодлохоор одоо боловсруулсан програм гэх юм уу да одоо нэг бензний янз маань ч 4 сар үргэлжилж байгаа ч юм бас учиртай шүү дээ. 4 сарын хугацаанд хүн зөв эрүүлэр хамгийн өөрчлөгдөж болох богино хугацаа ахгүй одоо миний бодлоор хамгийн одоо судалснаар ч гэдэг юм уу практик даалгаар ч юм уу тий. Хамгийн богино хугацаа бол 4 сар ахгүй одоо хүн нэг яг бодит жингээ хаяад бодит өөрчлөлтөө аваад галбар ингээд тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх хамгийн богино хугацаа бол 4 сар. Тэрнээс өмнөх бол зүгээр одоо хүн 3 кг хассан байлаа гэж бодох юм бол одоо 1 сарын дотор 3 кг хассан байлаа гэж бодвол тэр зүгээр 3 кг баас гаргацсан гэсэн үг байхгүй юу? Биесээ тий. Дотроо их айлах процесс чинь тэгж хурдан явагдахгүй угаасаа одоо энэ тухайд ихтэй ингээл мэрэгжлийн бас бүх хүмүүс ярьдаг болчлаа шүү дээ тий. Тэгээд 4 сар гэдэг бол тийм. Тэгээд тэр 4 сард нь би ингээд техникүүд одоо техник хэрэгслүүдийн зааж өгөөд төхөөрөмжийн зааж өгөө те яаж дасгал их техникүүдийн анхан шатны юмнуудын зааж өгөөд за одоо чи ингээд фитнес хийхэд бэлэн боллоо. Хэрвээ чи ингээд тамирчин болохыг хүсэж байгаа бол дараагийн шатны багш нар очих хэрэгтэй. Зүгээр чи өдөр тутмын дадал зуршлаа болгоод явах гэж байгаа бол миний заасан юмнуудыг чи насан туршдаа хийсэн ч болно гэх юм бол чи хизээч өвдөж юм уу хөксөрж өгөхгүй л гэж хэлдэг. Ямар ч өөхлөлт байхгүй. За тийм өөхөлж болно. Гэхдээ зөв дадал зуршилтай өөхөлсөн ч гэсэн тэрийг яаж байхгүй болгох вэ гэдэг арга ухаанаа олдог болчихно л гэсэн үг. Тийм. Тэгээд хэрвээ тэр хүн ингээд бүр тэрэндээ ингээд дуртай болоо тэнцээ уралдаанд орой тамирчин болоо гэх юм бол мэдээж ингээд дараагийн багш нар руу явуулгаа гэсэн үг. Миний хувьд бол би бол нэг тийм миний одоо гол зарчим бол одоо Монгол улсад зөндөө олон фитнес хийж үзээгүй хүмүүс байгаа штэ. Тэднийг аль болох олноор нь нааш нь оруулж ирээд дуртай болгоод дараагийн багшд нь өгөх дамжлага واخгүй минийх бусдаар би ингээл орж ирэнгүүт нь шууд болруулаад амар хүн түнд дасгал хийлгүүлэл би чамайг тайзан дээр зогсооно гэж бүлтбэлж чаддаг хүн бол би биш. Яг хоо миний хувьд болохоор би яг тэр хүмүүсийн нэг ерөөсөө фитнес хийж үзээгүй фитнесийн тухай ямар ч ойлголт байхгүй. Одоо юу гэдэг тэр нэг гүйлтийн зам түрүү нэг юм кардионы төхөөрөмжүүдээр би кардиог яг бодохдоо зүгээр л ямар ч төхөөрөмжгүй л хийгддэг зүйл гэж бодож исэн. Тийм. Байж болно. Болох уу тий. Зүгээр ингээд өдөрт хүн тогтмол 3 км орчим алхдаг байхад л ер нь эрүүл байна да. Тийм. Дасгал хөдөлгөөн хийсэндээ л орондоо хүмүүс ингээд ирч хүч зарцуулаад энерги шатаагаад ингээд хурдан тесрэлттэй хөдөлгөөн хийдгээрээ дотор өхөө шатаадаг гэж боддог бол үгүй зүгээр л тэр амьсгалын давтамжаар дотор өхөө хайлуулж идэг л гэсэн үг. Ер нь бол хүн чинь өөрөө нөр байгалийн амтан штэ. Ер нь бол байгаль өөрт нь бүх юм өгсөн байхгүй. Чи байгалаас өгөгдсөн тэр зүйлэл хийж явах юм бол эрүүл байна. Одоо дасгал хөдөлгөөнтэй байна, зөв байна л гэсэн үг. Манайхан ч юм болохоор тийхгүйгээр өдөржингөө суучаад байгаа байхгүй юу? Тэгээ өдөржингөө байгаль хүнийг суугаарай гэж бүтээгээгүй шүү дээ, тий? Одоо л ингээд мэдээж техник технологи шинжилгээ ухаан ингээд амар хөгжсөн бүх юмыг оюунаар хийдэг энэ төр болцсон байгаа үед хүмүүс суугаад байгаа болохоос биш анх зохион байгуул одоо үүсэхдээ нэг ан анднаа хөөж алаал идэл те маха идэл гүүж хараагаал уул хадандаа яваал те тийм л байсан болохоор хүмүүс чинь ингээд тийм би бэлтрийн хувьд ч юм уу ингээд байгалийн шалгалыг давсан амтан байгаа даахгүй одоо ингээд баг байгальд авах юм бол бид нар хамгийн ихнийхээ амтанд алж идэл л шүү дээ жишээ нь те өөрөө өөртөө ч юм уу те өөрөө арчааг байгаа да ялагдсан шүү дээ тэрэндээ гомдоод л гэдэг шиг тий гомдоод жоох гэдэг чадахгүй шүү дээ хоол олж арчааг байгаа болохоор гэдэг шиг чадахгүй хүн шүү дээ ер нь бол зүгээр нэг жишээ нь
Тэгвэл одоо нөгөө би яг түрүүн дахиад л асуужсан л та нэг юм анх фитнес хийж байгаа хүнд дурлуулах шалтгаан гэх юм одоо за юу гэх дурлуулах шалтгаан хаашаа байнга тийшээ очих дадлыг яаж салгадаг юм? Миний бодлоор миний хувьд шүү дээ. Сайхан ааш гэж боддог байхгүй. Сайхан ааш. Тийм. Хүмүүс нэг Facebook дээр бичдэг постоор дүгнээд амар балиараа ааштай ч гэдэг юм хараал өрөөл хэлдэг тийм хүн гэж боддог юм шиг байна. Тэгээд надтай уулзж байгаа дүү таа ч өстэй Facebook дээрээс шал өөр хүн биш тэгээд айгүй гоё аашлал чи ядарч ивэл болно өнөөдөртөө болно чи ирсэнд чинь баярлаа. Тэгээ хоолоо сайн дээрээ ингээрээ тэгээрээ тэгэл гоё аашлаад харч хүмүүс манай багштай намайг зовоодгүй гэдэг ийм хандлагатай болчдөг. Тэгээ ер нь бол би бол нэгдэг хүнд юмар зүрхийн нөхүүлэх дургу. Тэгэл хийх ёстой юмнууд нь маш хөнгөнөр хамгийн хөнгөнөр байж болох хамгийн өнгөнөр нь хийлэгчдэг. Тэгэл яа гэдэг ирэнгөт нь л за болно яах гэл. Өнөөдөртөө хангалттай. Тэр хүмүүс чинь тэгээд явж байгаад сарын дараа 2 сарын дараа ингээд толон дарахаар өөрийнхөө өөрчлөлтийг харчдаг байхгүй. Тэглгүй яах вэ? Нэрэ болохоор юм байна гэдэг итгэлээ олцсныхын дараа жинхэнэ дасгалыг хийх ёстой байхгүй. Миний бодлоор би тэгж ажилдаг. Тийм. Ядаж нөгөө юу гэдэг. За 66 кг байж агаад за 60 за 62 болчлоо тий. Төгөлтийн тодорхой хэмжээний килограмм хассан байнгут хүн өөрөө тэрэндээ баярлаад урамшаах байх л та. Хүн нөгөө жингийн тоог харахаас илүү толон дараад өөрийнхөө өөрчлөгдсөн биеийг харахаараа бүр илүү урам ордог. Тоо бол өвчтэй би дөрвөөс нь 3 кг баасны тухай л ярьж байгаа штэ. Тэнгүү толон харахад чинь тэр хүн чинь өөрчлөгдсөн байгаа даахгүй. Тэнгүү тэр хүн чинь илүү гоё урам ороод би чи ийм байсан билүү? Би залуу байхдаа ийм байсан штэ. Би охин байхдаа нэрэл ийм байсан штэ гэдэг ингээд харчингууд нүдэн хүртэл ингээд асаал. Тэнгүү за одоо хоёлаас тэ улам гоё болоо тэ гэж тэглгүй яад ингээд. Тэгэл нөгөө суулт хийж байгаа, скват хийж байгаа өвдөлтөндөө ч өвдөхөө болж болол урам ороод нөгөө өвдөлтнөөс эргүүлэл кайф авдаг болоод эхэлж байгаа. Энэ бол фитнест орж байгаа зам. Яг нэг юм хүний сэтгэл зүйтэй давхар холбогддог яваад байна тийм. Би бол коуч хүнийг сэтгэл зүйч гэж боддог тийм. Тэгээ тэр тийм байх тусмаа ингээд уншдаг, судалдаг, ухаантай тийм хүн байх ёстой гэж боддог байхгүй. Би бол тэгт өөрийгөө гоолдог л та. Гэхдээ мундаг хүн байх ёстой. Өөрөө улаан танийг өжиж одоо нэг өөрөөсөө мундаг хүмүүст чи одоо 10 20 гэдэг бол энэ бол коучлж байгаа хэлбэр биш байхгүй, дасгалжуулж байгаа хэлбэр биш байхгүй. Зүгээр тархитай ажиллах хэрэгтэй. Чи чадна штэ, чи мундаг штэ, чи наад бие тархиаар өдөрдөж байгаа гэдгийг ойлгуулчих юм бол илүү одоо үр дүнтэй үлдцтэй байна гэсэн үг. Хүн чинь нэг юм төрөлхийн эго амбиц гэж байдаг штэ. Тэрийг гой сэрэж өгөх хэрэгтэй. Чи үзэсгэлэнтэй штэ тий. Чи энэс гоё байх боломжтой байхгүй. Чи гоё болчих юм бол хинт хэрэгтэй, чамд хэрэгтэй тий. Хүмүүс чамтай гоё ярьцдаг болоод эхэлнэ. Чамайг хүмүүс хүндэлдэг болоод эхэлнэ. Эн чинь л ахгүй да. Бусдаар ингээд одоо өөрийгөө магадгүй баг зэрэг ингээд шовдрлуулж байгаагаа биенээсээ болж байгаа ч гэдгээ мэдэхгүй байхгүй тэр хүмүүс чинь. Хүн үзэсгэлэнтэй болоод ирэхээрээ өөртөө итгэл нэмэгдэг тэр чинээгээр хүмүүстэй өөр харьцаж эхэлдэг. Өөр харьцаж байгаа хүмүүстэй ч гэсэн хүмүүс өөр харьцаал эхэлдэг байхгүй. Нэг юм гоё таатаагаар харьцаж эхэлнэ тийм. Нэг юм орчин тойрондоо нэг юм эргээр нөлөөлөд гэх юм уу? Тийм. Гэрэл цацруулаад. Нэг шүүмжлүүлсэн ч гэсэн тэрийг нэг ингээ хүлээж авах болчихдог байхгүй. Би гоё юм чинь чи намайг шүмжилж лаахгүй гэдэг хандлагатай тийм. Иш тагш ном нэг. За яхаа өнөөдөр чиний над өгөөч чинь сонсъё гэдэг шиг тийм. Тэгэхээр энэ нэг юм хүний сэтгэл зүйн одоо юу гэдэг хүнд нэг жоох юм өгөхөд гэдэг шиг л ямар ч ялгаа байхгүй. Хүн бүрийн нэг хүлээж авах чадвар өөр өдөг. Зарим нүунийг магтаад байвал сайжраад. Зарим нь магтах юм бол бурууддаг тохиолдол байдаг байхгүй. Бага юу. Тэрэн дээр хатуух үг хэлчих бас зүгээр хүнээ ингээд эхлээд танилцаа судлаад ирчих штэ. Тэнгүү за энэ хүнд ингээ хэлчихвэл ингэх юм байна гэх. Тэр яг харагддаг. Харагдана. Тэнгүүт нь зарим хүнд ингээд тоглоом шоглоом мөртөн. Би тэгтээ нэг амар хаард үгийг нэг шууд сериуслий хэлдэггүй ер нь. Тэгтээ тоглоом шоглоом донд хавчуулаад. Тэр хүлээж аваад авгаамын завгаам. Тэгвэл хүлээгээд боломж үе байдаг. Тэгэл тэрнээс болоод заримдаа асуудалд орно. Би чинь Facebook дээрээ солиорж өгнө шүү дээ. Саяхан бас нэг эмхтэй наваг дарамжилсан гээ бичсэн лах шиг үлээ. Тэгээ энэ бол өөртөд нь хамаагүй. Тэгэл яг тэ зүгээр л нөгөө өөрийг нь жоохон ингээд илүү байгаасай гэж хүссэн хүсэлтэй хэлсэн нэг юм муухай үг байж болох байхгүй. Бусдаар миний эцсийн зорилго бол ингээд бүхэл монголчуудыг гоё байгаасай л гэж бодно штэ. Гэхдээ зарим алдах үе байлгүй би чинь робот биш би чинь хүн болохоор сэтгэл хөдлөл даун үе байна те. Тэр үедээ хүн гэл хэлчихгүй бол байна штэ. Тэгээ алдах үе бол байна. Би бол өөрийгөө сайн өнгөжл боддгоо би бол муу хүн.
Тэгтээ сайн байхыг хичээх хэрэгтэй гэж боддог. Өөрийгөө бас заримдаа алдаа маргасантаа харамснаа. Ер нь нэлээд харамсдээ шүү дээ. Гэмшин тэр талаараа зөөлөн юм шаан. Тэгэл яах гэж илвдээ гэж бодлоо. Тэгээ заримдаа болохоор ядын хүртэх ёстой горт хэрэгтэй гэж зориг орчмоор л тэгэл хүний сэтгэл зүйчин тэгэл ингээл орж гарна дээшээ доошоо болно. Бусдаар бол би нэг ийм хүн шүү гэл байнга юм байгаад байгаа ч бас. Одоо нөгөө магнагийн хувьд за ингээ гоё фитнес салбар нийчлээ. Одоо энийг гоё салбарлуулаад ч юм те энэ тэнд фитнес нэг тийм бодол байдаг уу? Байхгүй юу ч байхгүй. Яагаад? Хэрвээ одоо ингээ шинээр бизнес эхлэх гэж байгаа хүмүүст фитнес клуб байгуулъя гэж бодож байгаа бол сайн бодох хэрэгтэй. Энийг өөрөө ядаж ингээ 5-6 жил дотор нь байж үдсэн хүн байх хэрэгтэй болоо гэж бодож байгаа. Бусдаар манайхан ч нэг юм хийчихээр л тэрстэ ашигтай байдаг гингээл тэр лөө н орчдөг штэ. Би бол фитнесийг мөнгө олдог салбар гэж бодохгүй байна. Энэ бол зүгээр миний дур, хобби. Ингээд хүслээрээ хийж байгаа зүйл. Хүмүүст гоё мөх юмсан гэдэг хүслээрээ хийж байгаа болохоос ш яг ингээд даваачцаас их мөнгө олох юм бол фитнес бол ашиггүй бизнес шүү гэдгийг хэлэх гэсэн. Ямар ч ашиг байхгүй гэж. Нэгдүгээрт нэг том зай талбай эзэлдэг тэр чинь хэрвээ түрээс их авах юм бол түрээс мэдээж өндөр байж таараа тэгээд нэг аль болох олон хамруулахын тулд тийм ч үнэтэй байх хэрэггүй тэгэл ер нь ингээ хоорондоо харьцлах зүйлүүд айгүй их байдаг. Тийм. Тэгэхээр яг хүн миний төхөөрөмж гээл тоног төхөөрөмж нүнтэй хямдхныг авах юм бол хүмүүс голно тийм. Тэгээ сайныг авах юм бол асар өндөр үнэтэй тийм. Тэгэхээр фитнесийг бол бизнесийн төвшөнд харна гэх юм бол сайн бодож орох хэрэгтэй гэж би хүмүүс зөөлдөө. За би бол өөрөө дахид салбар бол нэх бодол бол байхгүй зүгээр энэ надад байж хахад бол ингээд сэтгэл хангалуун байлгадаг л бизнесмен. Skybar фитнес маань ерөөд баг тэнгэрт байдаг. Тэнчнээс одоо юу гэдэг за хороололд байгаа хүн баг тэнгэр рүү очиод хийнэ гэдэг бол хэцүү шүү дээ. Ер нь бол тийм. Фитнес клуб гэртээ эсвэл ажилдаа ойрхон байх нь нэгдүгээр сонголт гэж явдаг. Гэхдээ манай яг Skybar-ийн хувьд болохоор зорилго нь арай өөр. Ингээд фитнес хийгээд бүр дадаад сураад дуртай болсон хүмүүс арай нэг өөр гоё газар хүсээд ирэхээр Skybar руу явдаг байхыг би анх бодсон. Skybar-ын давуу тал нь тэгвэл гоё харагддаг юм уу? Яадгийн яг гоё давуу талын 13 давхарт байрладаг. Ер нь бараг Монголын хамгийн өндөрт байгаа ах гэж би бодож байна. Тэрнээс дээр фитнес байхгүй бах. Тэгээд нөгөө нэг цэвэр усны нөөцийн талбай харагддаг. Доор нь туулгал орсдог. Тэгэхээр ингээд харагдаж айгүй гоётой. Ингээд алсыг харах боломжтой. Хотыг бүхлээр нь баг харна. Тэгээд агаарын сэлгэлт сайтай. Тэгээд том зай талбайтай. Сайн тоног төхөөрөмжтэй. Манайх бол давуу тал нь хүмүүс тэнд 1-2-3 рейд хийчих юм бол өөр газар баг хиймэргүй санагдмар. Тийм тухтай гоё. Тэр нөгөө хүний нэг харах мэдрэмжийн хөглөдөг. Ер нь тийм. Тэгээд бас нөгөө нэг доторх vibe нь ажиллаж байгаа хүмүүс нь ч гэдэг юм уу дотор нь явж байгаа хүмүүс нь ингээд гоё байхыг би бас хүсдэг. Анханаас нь нэг тийм байлгах гэж ирмэлцсэн. Нэг ийм хүний энерги гэж байдаг шүү дээ. Тийш ороод ирэнгүүт нэг ийм ямар ч муухай юмгүй байгаасаа гэдээр илүү анхаарч ажилласан гэх юм уу. Бараг тийм аура бас би болцсон байх гэж бодож байна. Тэр нөгөө зөвхөн ингээд байшин сав тоног төхөөрөмж гэдгээс илүү дотор нь байгаа хүмүүсийн энерги аураа нь өөрөө бас нэг юм орчин бүрдүүлдэг гэдэгт итгэдэг бас би болцсон баг. Заавчлаарай. Сая дотор нь нөгөө нэг ажилтдаг хүмүүс гэл ярьсан чи яг орж ирж байгаа байхгүй юу? Сая 10 сард илүү нэг юм ажилч ихчтэй бас л машин бэлэглээдсэн те. Би яг тэр пост ороод нэг видео орсон байсан шүү дээ. Би тэрийг хараад уйлсан байхгүй юу? Ямар гоё юм бэ те хүн ингээд нэг үгдээ ойр тойрныхоо найз нөхдөд биш ээж авдаа биш их жахтаа биш те яг нэг тэнд ажиллаж байгаа ажилтнаа яагаад өгсөн бол тэр ихчээг ямар холбоотой ч гэдэм үү те яг ямар учиртай болоод энэ хүн ийм гоё зүйлийг хүртэж байгаа юм болоо гэж би бодсон. Энэ талаар гоё ярих боломжтой таалгүй те. Байлгүй яг. Яг хүмүүс нөө би тийм бичлэг хийж гэж юу нь бол бодоогүй юм. Зүгээр тэр их ч надтай 2 жил ажиллаж байгаа байхгүй одоо Skybar-ыг анхнаас нь тэгээд хотын төвөөс ингээд тэр хүртэл өдөр болгон таксид ч юм уу те хүний унаа тагдаад магдаад өглөө 6 цагаас ажил нэдэг штэ тэгээ 22 цаг таадаг тэр хооронд унаагүй өөрийн гэсэн машингүүгээрээ нэг ч удаа одоо надад тийм юу хэлж комплейн хэлж байгаагүй машинг болохоор ингэчлээ тэгсчлээ яаж явнаа мавнаач гэдэг юм уу ямар ч тийм асуудал хэлж байгаагүй байхгүй тэгээд нэг ярилцажсэн чинь машингүү гэдэг жисэн байхгүй тэгэд яаж болгоод ингэ яваад байна гэсэн ч үүдгэл болдсон штэ гэл
Тэгэхээр би дотроо данг гэж бодцох. За нэг машинтай л болох хэрэгтэй байна гэдэг. Тэгэл дотроо бодоол явцсан мөрөдөл ажилтнаа машин өгч юмсан гэл. Тэгээд харин маань найз гоё машин заргаж байгаа шүү гэхээр төлбөрийн айгуу гоё яатан саналтай хөрнөтийг тэгээд аваад өгсөн. Тэгсэн чинь тэр үед нөгөө манай анир гээд фитнесийн авраг найз ирсэн байжгаад бичлэг хийж дараад тэгээд манай нэг хонрогчд машин өгч байгаа гэсэн. Ямар гоё манд бол бичиж болох юм болно. Тэгээ бичсэн чинь нөгөө тэгчээстэй баярлалаа далж гисэн шүү дээ. Тий, айгуу гоё байсан. Надаа би бүр яг гайхсан байхгүй юу? Хөөх ямар гоё юм те. Ингээ хүнээс бас нэг ийм сэтгэл гад. Тэгэхээр тэр нэг хичээн гоё хичээл сэтгэлээ л үнэлж өгсөн. Тийм. Тэр хүн ч угаасаа амар агуу сэтгэлтэй юм байхгүй юу? Ер нь агуу хүмүүс чинь зүгээр л хажууд байж идэв шүү дээ. Хэрвээ анзаарч чадах юм бол те. Тэр одоо том зааланд ингээл салфетик ханд үлэгдэг салфетик гэдэг шүү дээ. Нойлын цаас мас ингээд дууссан байх юм бол өөрийнхөө мөнгөний шахаад авчдаг байхгүй намайг байсан байгаагүй. Тэгэл бүр дараа нь хэлээ. Өө чин тэгцэн шүү гэдэнгүүт нь тайлхгүй байсан за яах вэ гэлдэгдэг байхгүй юу? Тэг хүн чинь ингээд ажлаа сайн байлгая, ажлаа гоё байлгая гэж бодох юм бол мөнгө хоёрдугаарт байж болоод байгаа байхгүй. Тэглэх байх уу? Тэ. Тэгээд би хүн ингэж бодож байгаа юм чинь би бас ингээд тэнд бас нэг хүн итгэх хэрэгтэй гэх тийм. Яг би өөрөө ч гэсэн ажлын тал дээр бас тийм ч муу хүн бас биш л дээ. Тэгэл яг тэр машины өвчлөг бол тийм болсон. Тэгэл хүмүүс нэг аав дээжтэй машин өгж байгаа бичлэгнүүд гараал идэв. Би дотроо амар шүүмжлэлт анддаг байхгүй. Угаасаа л өгөх ёстой. Өгөх ёстой. Одоо өгдөг нь яаж байгаа юм хөгшөрсөн манж гэдэг юм уу те. Заавал нэг тийм шүмжилсэн л харцаар хараад дгүйсэн. Тэгээд одоо өөрийнхөө ойр дотны найз нөхөд ээж аавдаа ч юм уу ах эгчтэй яагаад тэгж өгөөгүй гэхээр миний эргэн тойронд байгаа хүмүүс бол хүчтэй хүмүүс байх ёстой. Тэгээ миний хүмүүс бол мундаг хүмүүс байх ёстой гэдэгт би итгэдэг байхгүй. Тэр хүмүүст юу ч өгөхгүй байгаагаараа чанга хатуу байгаагаараа би тэр хүмүүсийг бүүсэлж гэнэ гэж боддог. Бид нар нэг эцэглэхээс төрсэн адилхан мундаг хүмүүс шүү дээ. Бүгдээрээ л аг байх ёстой. Тэгэхээр би одоо тэр хүмүүс туслах юм бол магадгүй буруудах байхгүй. Би тийм үзэл бодолтой байт. Үнэхээр одоо манай ах эгч нар ч гэсэн тэгж ядарч байгаа хүмүүс байхгүй. Бүгд үзэл бодол нь тийм болохоор одоо аймаа даах ёстой ч гэдэг юм уу те. Хиний үр удам билээ, ямар одоо амьдралыг туулсан билээ гэдгээ бодчих юм бол бид нар нэг нэгнээсээ тусламж гуйхааргүй хүчрэх залуучууд болж өссөн ээжийнхээ хүчээр. Тийм болохоор бол өөрийнхөө төрсөн ах эгчдүү нарт бол нэг туслаад юм ээж гэж боддгүй. Туслах юм бол баг ингээд тэр хүмүүсийг баг дорд үтсэн юм шиг санагддаг надаа. Тэгээ тийм гоё итгэл гэр бүлд маань байдаг болохоор би одоо яаж чадарч явсан тэднээсээ тусламж гуйхгүй тэднэрт та нэг зүгээр ахт юм уугүй гэж ингээд бодоод байдаггүй. Тийм бас нэг юм баатарлаг санаатай. Гоё гэр бүлийн хүмүүжлтэй. Тийм. Миний ээж чинь угаасаа ингээд 5 хүүхэд өсгсөн ганцаараа яг өвөө юм маань байсан л да. Тэгээ ер нь бол ээжээсээ бол би тэр дайчин байх, ажилсаг байх, юмд махруу тууштай байх гэдгийг бол бүр хүүхдээ хасаа харсан. Тэгээ тэр үеийн ээжүүд чинь мундаг штэ ёо. Одоо бол төсөөлшгүй штэ ингээл ирээнээс нэг богоноор хідэн өөрөөсөө заяа нэг шиг гахаа хүн цүнхийг хэлдэг байхгүй том цүнхийг гахаа гэдэг ш. Нэг тэр цүнх нь өөрөөс нь баг 2 дахин том заяа. Тийм ингээл 10 20 цүнх ингээл богоонд ганцаараа чирж авцраал тийм яаж авцардаг гэсэн бүү мэдсэн юм. Тэгээ би болохоор ингээд хүүхд тахта тэрийг зүгээр л дотроос нь гоё юм гарч ирэхийг хардаг байсан бохоо. Одоо ингээд бодохоор яаж гэж боддог. Тэр үеийн тэр ээжүүд үнэхээр амьдралын төлөвсөн тий. Тэгэл ямар ч хүүхэд нь муу яваагүй шүү дээ. Одоо бүгдээрээ ингээл өөрийнхөө хөс хөдөлмөрөөр ингээд ариун шудрах хөдөлмөрөөрөө сайхан амьдарцгаагаал тий. Тийм үний хүүхдүүд хизээч муу болж өсөхгүй байхгүй. Тэгэл тэр үеийн ингээл аавуудыг харангуйч ингээл бүгдээрээ л нэг юм тайпикл архиж яах нэрсэн тий. Ээжүүд бүх амьдралыг авч явдаг. Тэгээ одоо ингээд нийгэм ингээд солигдсон магадгүй ингээд ихэнх хэрчүүд буруутай болсон цикл бол тэрийг гэж би хардаг байхгүй. Яг эрчүүд жоохон шүүмжлэлтэй хандах гал ган. Гэхдээ эрчүүдийг одоо муулаад ах биш. Чи чадна штэ, чи мундаг штэ гэдэг энэ урам сэргээлтийн үеийг эхлүүлмээр аа. Монгол эрчүүд одоо улсаа гэрүүлээ бүх юмаа авч явах ёстой болчиход байгаа штэ. Эмэгтэй хүн бол нэг эрхлэл хэрэгтэй гэдэг шиг баймаар байгаа байхгүй. Тэгсэн чинь яг тэгж чадахгүй байгаа бид нар эрчүүд жоохон суул дараа өвчгөө. Яг нэг гений удамшил гэж байгаа штэ. Тэр үед ах нар ингээд гинт нийгэм солигдоо жоохон доошоо орцсон чинь нөгөө эрэгтэй хүн чинь сэтгэл готролд орох таамархан штэ. Тэр үеийн тэр чигээрээ хийгдсэн хүүхдүүд одоо бүтээгдсэн. Аавын генийг удамшиж авсан хүүхдүүд одоо жоохон сул дараа байгаад байгаа болов гэж боддیں۔ Тэгтээ яг зүгээр ген гэдэг чинь
байгаль гэдэг зүйл биш шүү дээ. Хөгжүүлэх гэж бодох юм бол, сайжруулах гэж бодох юм бол сайжирдаг зүйл аахгүй. Өөрийнхөө ургуудмыг өөрсгөө арчаагүй новш болохгүй төлөө ирчүүд амар хичээх хэрэгтэй. Би бас тэгж боддог байхгүй. Миний хоёр хүү надаас ингээд хэд дахин илүү мундаг хүн болох хэвээр тэрний тунд би хичээх хэвээр тий. Тэгээд тэрний тулд нөгөө дасгал хөдөлгөөнч орж ирж байгаа байхгүй. Тэгээд дасгал хөдөлгөөн хийдэг аавыг харж өссөн хүүхэд дасгал хөдөлгөөн хийхээс өөр арга байхгүй шүү дээ. Тэрийг эр хүний хийх ёстой л зүйл гэж харах байхгүй. Хүүхэд нөгөө таны миний аз жаргалтай байгааг хараад одоо тий та бид хоёр чи хоёлаа эцэг их дэнгүүтэлтэй юу гэдэг ээж жаргалтай байвал аав жаргалтай байвал хүүхэд аз жаргалтай. Тэнд эсвэл ээж гониглаад аав гониглаад байвал хүүхэд хэзээ аз жаргалтай байхгүй. Тийм шүү дээ. Тий. Тэгээд нөгөө түрүү ген гэж ярьсан дээр дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл хоололдог, эрүүл чирэг биетэй эрэгтэй одоо эр бэлгийн эс одоо тэрэнд байгаа ген удамшдаг ах шууд. Бэлтгэл хийдэггүй ааваас төрсөн хүүхэд бэлтгэл хийдэггүй ааваас төрсөн хүүхдээр амар ялгаатай. Тэгэхээр хүүхдээ мундаг, сайн, хүчтэй байлгахын тулд өөрөө хүчтэй байх хэрэгтэй. Монгол эрчүүд энэ бол үүрэг. Бүр ингээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой үүрэг байхгүй юу? Монгол эрчүүд хүчтэй байх хэрэгтэй. Тэгжээж нөгөө нэг Чингисийн тухай ирнэ штэ. Нийлэх манай Чингис гэл ярьдаг штэ. Өөртөө амар дайчин мэжиж тэр нэг ген удамшуулах байхгүй. Монгол ген гэж яриад байгаа штэ. Монгол цус гэж бол байхгүй штэ. Ген гэж байгаа. Бүх хүний цус адилхан. Ятад цус адилхан, монгол цус адилхан. Харин ген гэдэг бол өөр байна. Энэ нэрстэй суур амьсгалтай, энэ ширүүн уур амьсгалтай орчинд эрчүүд яаж амьд үлддэйн те? Монгол эрчүүд яагаад дэлхийд ийм лаг байсан? Одоо ингээл физик классыг харалтаа те. Үнэхээр гоё тийм. Амар гоё тийм. Тэр чин ген аахгүй юу? Ийм бүх залуучууд тийм боломж байгаа штэ. Тэрийгээ зүгээр ингээд эрчимжүүлээч, хичээгээч те. Ядаа сэтгэл зүгөө хүчтэй байлгаач л гэж хэлгээд. Үнэхээр сүр хүчтэй ямар гоё юм бэ? Гэхдээ бүр ингээ омог шат идэм байлээ нэг юм Монгол гэдэгтэй ч гэх юм уу. Тэр хүмүүс ч гэсэн яг тийм л байсан баг. Ер нь аль тийм. Ийм юу өөртөө Монгол хүн ер нь жоох өөр. Гэхдээ энийг нөгөө нэг хүн болгон хилээд ахаар угсаал өөртөө гэдэг шиг тийм. Тэгвэл нөгөө нэг бүр ингээд олиг болтол нь яриад байгаа байхгүй. Монгол хүн, Монгол цус, Монгол ялан мална гэж хаад гарч. За одоо боловчтой хэмээр санагддаг болгоцсон байхгүй юу? Уг нь бол стил тийм. Монгол хүн өөр, хүчтэй, агуу, мундаг, түүхтэй те одоо ген байгаа. Тэрийгээ зүгээр ярих биш, хэлбэр хөөх биш те. Зүгээр дор бүрнээ л өөрөө хийчээ. Хамгийн ихнийх нь өөрийнхөө биед анхаарах нь байна. Урд хурдх ажиллаа хийх нь байна. Ерөөсөө тэр юм болгон руу ингээд өсчээл тийм. Юм болгон руу өсчээл яг үнэ цэвэрхэн байх ер нь бүх зүйл шүү. Тий. Нөгөө цэвэрхэн чинь юунаас эхлэлтэй вэ гэхлээр өөрийгөө хайрлах тэгээ дээрэс нь ингээд нэг юм өдөр тутмын нэг юм төлөвлөгөө за төлөвлөгөө нь хааш юм бэ? Тэгээ би яг энийг хэлж чадахгүй энэ цэвэрхэн гэдэг нь одоо нэг юм цэвэрхэн байх гэдэг штэ. Тэгээ энийг одоо юу эмх цэгц гэлчих юм бол эмх цэгц бол ер нь бүх зүйл штэ. Одоо Улаанбаатар хотын хувьд ч бай, Монгол улсын хувьд ч одоо гэр бүлийн хувьд дэлхийн нийтийн хувьд эмх цэгц. Манайх эмх цэгц амар алдаад байгаа байхгүй Монгол улс те. Одоо ер нь Улаанбаатар хотын одоо төв амар цэгцгүй штэ. Тэгэлгүй ах ямар тэрнээс болоод төвжрэл те. Тэнгүүд энэ эмх цэгц чи юунаас эхлэх юм бэ гэхээр цэвэрхэн байхаас л эхэлж байгаа байхгүй. Ялангуяа эрчүүдийн цэвэр, ариун цэвэр. Энэ маш энгийн зүгээр л хуруу хүмүүс ус цасанд орох. Тэгэлгүй ах. Хөл гарын ариун цэвэр те, толгойн ариун цэвэр. Үнэр хүний үнэр. Яг юм. Тийм юмнуудаас л эхэлнэ. Амны ариун цэвэр гэж. Гингүүт одоо ингээд манайх чи ингээд халуун усны систем бүх хүмүүстэй хүрч чадахгүй штэ. Одоо гэр ороолж гэдэг юм одоо юу гэдгийг халуун ус байхгүй ийм газрууд манай хотод ингээд баг ихэнх хүн баг магадгүй 60-70% гэдэг юм. Би бодлоо гэж бодож байна. Иргэдийн хувьд ингээд хувилах юм бол тэнгууд энэ фитнес гэдэг чинь өөрөө бас энэ асуудлыг шийдэж өгöd байгаа байхгүй. Ариун цэвэр талаас нь. Одоо жишээлбэл хоёлаа нэг юм тооцоо яваад ч үзье. Манай төмөр замын бар нэнзраг клуб ч айгүй хямдхан байхгүй. Сарын 150 мянган төгрөг үдийн. Төмөр замаа? Тийм, төмөр замд одоо манай нэг салбар байгаа шүү дээ, бар 800 гэдэг. За. Тэр болохоор ингээд сарын 150 мянган төгрөг гэдэг зөө. Хүн өдөрт нэг удаа халуусанд орё гэж бодъё. Тэгэхэд чинь 5,000 төгрөгөөр бодъё л да нэг нийтийн халуусны газар ингээд 5,000 төгрөгөөр усанд орлоо гэж бодсон. Тэр чинь ингээд сард 300 мянган төгрөг байхгүй. Тал үнээр нь фитнес, эрүүл мэндийн үйлчилгээ аваад давхар өөрийгөө хөгжүүлээд дуусаад усанд ороод шүршүүрт ороод цэвэрлчихэж байгаа байхгүй. Ийм амар боломжууд Монголд байгаа шүү дээ. Ууг нь байгаа. Зүгээр л нийтийн халуун усанд орох үнээр
фитнес өөрийнхөө биеийг хөгжүүлээ. Яг үн цэвэрхэн байж байгаа юм. Фитнес хийгээд дадцсан хизээч шивэртэй өмс өмсдөг. Яа гэх юм бол оюун бодолтод цэвэрхэн байх гэдэг зүйл автоматар суучдаг байхгүй. Энэ тэгээ фитнес гэдэг ямар агуу өргөн хүрээтэй ялангуяа манай улсад ямар их хэрэгтэй зүйлөө гэдгийг бол би тэр зүйлээс асуулж хардтыг. Ариун цэвэрлээс нь. Одоо ингээд солонгос кинон дээрээс харангууд ч нэг саунд ороод лав хүү тэ өвөмэн гэл үрэл ингээд сууж идэг штэ. Нийтийн халуус гэдэг одоо зүйл чинь бол хаасайг үл байгаа штэ. Тэр хүмүүс одоо халуусны системтэй мөртлөө тийм газарлаа ингээд бөөнөр яваад штэ. Тэнгүүд манайд одоо нийтийн халуус магадгүй цөөхөн байж магадгүй. Тэнгүүд фитнесүүд бол хангалттай байгаа гэж бодож байна тийм. Тэнгүүд одоо би өөр нэг юм хоёр зал ажилладаг гэдэг утгаараа заавал манайд яв гэж би эзэж хэлдэг. Хүн болгонд чи гэрийнхээ хамгийн ойрхон заалан заавал яваарай. Би бол энэ зүйлийг байнга хэлдэг. Тэгээд заавал миний бизнесийг хүмүүс дэмжих албагүй. Зүгээр фитнес гэдэг салбарыг байнга дэмжиж байгаарэ гэж хэлдэг. Минийх хүнийх байх нь хамаагүй. Фитнес заавал яваарай л гэж. Тэрийг дэмжиж байгаа нь өөрөө бас ариун цэврийг дэмжиж ин гэсэн. Ер нь тийм айгүй өргөн хотох агуулгатай шүү дээ. Одоо манайх чинь эрүүл мэнд нь ямар хэцүү байгаа байлаа те. Тэгэл тэр чинь ер нь фитнес айгүй олон юм хэмжилж шүү. Сэтгэл зүгээс ахуулаад, үе мөчнөөс ахуулаад те. Хүмүүс нурууны султтан фитнест явж болдгоо гэж амар их асуудаг. Миний бодлоор одоо бас хүмүүсийн ярьж байгаагаар л бас практик дээр ингээд илэрсэн зүйлэр бол тэрнээс өөр хэмжлэх арга байхгүй шүү. Тэр хөдөлгөөнд дутагдаад сууж байгаа тийм. Тэр чинь ингээд нуруундаа илүү хүнд юм аваад гэсэн үг шүү байхгүй юу? Хөдөлгөх систем нь хөдөлгөө, сонгох систем нь сонгоо, тэ зөөлрүүлэх систем нь зөөлрүүлээд ингэдэг зүйл байхгүй. Тэгэхээр нурууны султан бол фитнес хийж болно. Тэ эмчтэй сайн үзүүлэх хэрэгтэй, багштайгаа сайн ярилцах хэрэгтэй, хориотой дасгалуудаа хийхгүй байхад л ер нь болчихно. Тэгээд нөр дэмждэг дасгалуудаа хийх юм бол тодорхой хэмжээнд тэ одоо юу гэдэг 150 гээл нэг байдаг 150 гээл тийм шахдаг гэлээдэг яриад байдаггүй. Би ерөөхдөө ингээд яг юм ин ойлгоно. Гэхдээ нөгөө яг зааланд нь очиж бэлтгэл хийж үзээгүй л тэ. Тийм тэгэнгүүт л одоо яг сая ярьж ин л та нурууны суулттай хүн ерөөхдөө угаасаа тэр яагаад суугаад байгаа хөдөлгөө болохоор суугаад байгаа. Тэр одоо ажиллах хэвээр болчингаа мэдээж ажиллахгүй болохоор сууж байгаа л үү дээ. Тийм. Тэгээд тэрнээс гадна нэг фитнест явдаг хүмүүс ч нөгөө дааврын тухай ойлголттой болчдаг тий. Тэнгүүт нөө шинжилгээнүүд өгөх хэрэгтэй гэдгийг бас ойлгодог болчдаг. Тэгээд нөө эрт шинжилгээнд хамрагдах дуртай болчдаг. Өөрийнхөө биеийг ер нь хянаас орчдөг гэсэн үг байхгүй. Тэнгүүд одоо магадгүй нөө heart after cancer амир их вэ штэ. Тэнгүүд эсээ тоолуулдаг ч юм уу. Тэр мөрийг одоо ингээ санаа тавьдаг болчдөг байхгүй. Өөрийнхөө биед л анхаарал эхэлж байна. Амар сайн анхаардаг болчдөг гэсэн үг. Тэнгүүд чинь нөгөө нэг эрт дэлгэрүүлчих юм бол эрт хэмжлэх боломжтой штэ. Тэрнээс гадна ингээл айгүй олон дагвар сайн нөлөөтэй байгаа зү. Тийм ер нь айгүй зөв дадалт сурдаг байхгүй. Тэгэл одоо ингээл сахараас татгалзах гэдэг юм уу, гурилаас татгалзах, гурилаа багасгах гэдэг юм уу те. Хүн өөрөө бие яавал яах вэ гэдгийг айгуусаа мэддэг болчдөг. Хөө одоо ингээд ямар ч нэг юм фитнест явдггүй заяа. Бүр ингээ хизээч явж үзээгүй. За 30 жил амьдэрсэн хүн бай. Одоо ихээс төрхөөсөө 30 хүртлээ ямар ч фитнест яваагүй. За тийм хүнд фитнест явуулахын тулд биш нэг юм яваасаа гэж хүссэндээ хэлэх үг. Яавал одоо тэр хүн ихтэй ихлэ хөсөх хэрэгтэй байх тийм үү? Өөрөө хүсэх хэрэгтэй. Хүсэх хэрэгтэй байлгаа. Тэр бол хамгийн зөв зүйл заяа. Өөрөө бүр тэрийг ойлгоцсон. Чи одоо Анжелина Жолил биш бол те. Хин нэгэн залууд одоо эмхтэн бол хаягдаж үдсэн, тоолохгүй байж үдсэн л байж дараа штэ. Эрэгтэй хүн ч гэсэн нэг эмхтэн тоолохгүй байж хаягдаж үдсэн л байгаа штэ. Тэрийг хинт хизээж хаягдаж үзээгүй л яг уу. Гэмэтгэхгүй тэгэл ер нь бол нэг тийм жижиг сажиг. За яг энэ асуудлаар жижиг сажиг биш үеж болно. Зүгээр гэхдээ ингээд нэг гологдсон мэдрэмжээс хүн айгүй их тийм одоо магадгүй ихэнх хүмүүс нөгөө нэг салсныхаа дараа ч юм уу фитнес оролдож эхэлдэг. Энэ бол нөгөө зөв зал тал руу явж байгаа гэсэн үг юм шиг байна. Миний бодлоор шүү дээ, тэ. Ялагдах шүү дээ. Ялан дийлхэн тийм өөрийгөө яалаа. Яагаад би ингэж би юунд дээр алдчихв? Би сайжрахын тулд төвлөрөх хэрэгтэй. Төвлөрөх гэдэг чинь юугаар эхлэх юм бэ гэхээр мэдээж одоо фитнес мэдээс ч юм уу тийм хүчний зүйл байвал илүү дээр. За хаягчлаа ном уншидаа гэдэг хүн байхгүй шүү дээ. Ер нь хэцүү бах те. Яг хүн болгоны юм орлоо өөр бах гэхдээ ямар нэгэн байдлаар өөрийгөө сайжруулъя гэж бодож байгаа чинь хор шар байгаад ч түнд. Тэг яг би чинь 28 настай ихсэн фитнесийг одоо ингээд 40 үрж байна. 28 настай байхдаа би одооныхоос авартай байсан. Үгүй тийм. Тэгэл за би ч одоо л ингээд ер нь ингээд хөшөчлөө 30 мөч ч одоо хөшнөний настаа гэж бодож моддаг байсан. Одоо ч гэсэн хүмүүс тэгж ярьдаг штэ. Одоо л өөрийгөө залуу гэж бодож байна. 30 хүрчээр нэг юм хөшөрч байгаа юм шиг монголчууд юм ойлголт байдаг байхгүй. Би дэрийг бүр амар үзий яддаг.
хэрэггүй тэгж хэрэггүй 30 бол хүүхдийн нас тий. Бид нар дахиад одоо дундаж насаа монголчуудынхаа дундаж наслалтыг ахиулахын тулд хичээх хэрэгтэй. Одоо ингээд 40 хүрж явах чинь 40 бол дотор ингээд миний нэг юм 12 настай магна бол байж л аахгүй. Байдаг л юм бэлээ. Байлгүй байх. Гинэн гоё цагаахан итгэмтгий дурламтгаач гэдэг юм ингээ гоё зүйлийг шохоорхдог, дуралдаг ингээ писи тоглох дуртай штэ. Би одоо найзуудаа писи тоглодог. Тийм. Тэгээд ер нь бол залуу ахын шалтгаанууд чинь тийм штэ. Одоо тоглоом тоглодог байх хэрэгтэй. PC тоглох хэрэгтэй шүү дээ. Одоо PlayStation тоглох хэрэгтэй, сакс болвол найзуудаа тоглох хэрэгтэй, фитнест явах хэрэгтэй, ингээд чөлөө цагаа гоё өнгөрүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй манайхан чинь 30 хүрчээр дотор өмдний тухай яриа шаваад. Наалар өмдөндөө орцгоё. Үгүй шүү дээ. 30 нас бол нэрээ хүүхдийн нас. Одоо ингээд нэрэл миний дотор 12 настай магна байдаг байхгүй ингээл гинтэл тэнэгтмэр санагдаж манагдал те. Догдолч магдлаа зарим юм энэ ингээд. Тэнгүүд чинь одоо нэг юм 20 эдтэй хахад 40 настай хүн бол ингээ бараг өөхөхийн наагур байгаа юм шиг хүмсийг санагддаг гэсэн надаа. Ямар мохоо хөвш ах вэ гэдэг ингээл 20 эдтэй хахад нэг үеийн охтууд нэг 30 гарц заах нартай явж монгоч. Фүү сэжиг даваан балиар малиар гэж боддог байсан. Тэгэхэд бол тэр чинь ингээ эд жинхэнэ 90 хүн байсан баг. 40 гарсан иргэдэг чинь ер нь боловсралцсан талаараа юм байлээ л дээ. Боловсроод гүйцчихсэн гэд. Тийм. Гэтэ би яг зүгээр охтуудыг ах нартай яваарэ гэж уриалж байгаа юм биш шүү. Үеийнхээ хөрх хүүхдүүдтэй яваарэ. Үеийнхээ залуутай уулзаарэ гэх тээ. Бүх юм үзчихэд тэгээд хоримлаарэ. Магна хизээ хорим хийх үү? Энэ тоо ярихгүй. За. Эч одоо юу штэ алдсан ч гэдэм онсон ч гэдэм үү. Зөндөө би одоо 40 настай ирэх хүн гэдэг чинь бүх зүйлийг үзсэн юм ба штэ. Хүүхдтэй, тэ, экстэй, эксүүдтэй, тэ. Тэгэл тэр тухай бол нэг хүн амтнд гайхуулаад хаар сайн хүн бол би биш. Над чиг амьдрч хэрэггүй. Би бол нэг тийм хүнд үлгэр жишээ болохоор миний хувийн амьдрал бол тийм лаг байгаагүй. Тэгтээ би энийг нэг нийт Монгол ирчүүд бас нэг юм хүүхэд ахтаа нэг юм өвдөлт авцсан байд юм шиг санагдтыг. Дийлэнхэн за би сайн хэлж мэдэхгүй, хуйлж мэдэхгүй зүгээр багадаа ингээд салт малт үзсэн те. Би ч одоо ээжийн хүүхэд байгаа штэ. Тэгэл тэнгуү чин за би өстө хизээч амьдрал дээр хүнтэй суух юм бол салахгүй ч гэдэг юм ингээд. Эмэгтэй хүнээ гомдоохгүй гэдэг. Багадаа өөртөө тийм хүнд хариуцлага амлалт өгчхөөр өөртөө амлалчихсан. Тэ. Тэгэхээр бүр илүү хэцүү болчтой юм лээ. Нэг энэ тэндээс ингээд туйлсын зүйлс ингээд зулгаагаад тэгээ дунд нь төөрөө тэгээд өөрийгөө алдчих гээд юм лээ. Ер нь бол миний үеийн ирчүүдийн сэтгэл готрол тиймэрхүү юмнуудтай айгүй холбоотой хүүхд байхдаа авсан гэмтлүүд байдаг те. Тэр нь болохоор гэр бүлтэй ч холбоотой, дурлалуудтай ч холбоотой тийм гэмтлүүд их байдаг. Тэгээ тэрийг ер нь бол хүн аднаас нуугаад хэрэггүй ярилцах үедээ ярилцчих хэрэгтэй юм шиг үлээ. Эмзэгчтэй тиймэрхүү асуудлууд тэгэлгүй. Нуугаал дотроо нуугаал яваад тэгэл дөнгөт миний хувьд бол яг тэгсэн баахгүй хүүхд байхдаа ээжигээ хараад тэрхий хариуцлага өөрчлөсөн. Тийм амлалт өөртөө ингээд дааж давшгүй амлалт өгсөн баахгүй. Би өөртөө амлалт өгөөгүй байсан бол тэр тухай эзэж бодохгүй байхгүй. Дөнгөт тэр тухай бодцсон болохоор надад ингээд бүр улам хүнд болоод тэрийг ингээд бүр нэг хүн дээр хүлээж аваад тэгэл өөртөө тайлбарлах гэж оролдож гот ч өвдөж мөвдөлтэй ингээд сэтгэлээр унаал дотроо өөртөө зөрчилдөг. Гэтэ яг тэргээл би чинь тиймэрхүү юмнуудаа фэйсбүүк дээр шууд ингээд урт пост биччихдэг шүү дээ. Би ингээд амьдрал бол ийм юм да, тийм юм да гэж биччихэнгүүт хүмүүс нэрэл тиймдээ чи ингээд хүн болгоны дотор байдаг юмнуудыг амар гоёор гаргаж хэлдэг гэд намайг тэгдэг баг. Тэгэхээр би бас энэ нэг жижигхэн бичдэг хурган авьяасаа ийм зүйл дээр гаргаж хүмүүсийн дотоод ертөнцийг чи ганцаараа биш шүү те. Чамд бүх л хүмүүс адилхан байдаг, илэрхийлдэггүй л болохоос бүгдээрээ адилхан шүү гэдгийг бас ойлгуулахыг хүсдэг гэх юм. Цаг хугацаанд хизээ ирэх нь тодорхойгүй ч хүн болгонд ирдэг гэдэг шиг. Ер нь тийм хүн болгоно л ер нь адилхан тэгэл. Заавал юм болгонд ингээл амлалт өгөөл чадах гэж хичээгээл байх хэрэггүй. Гэхдээ би миний нэг өөрөө байдсан шүү дээ нэг хийх гэж хэлээд хэлсэн төвх гэд хийдэг гэд. Тэр зүйлийг бол ингээд хайр сэтгэл ч юм гэр бүлийн харилцаан дээр бол болохгүй юм билээ. Хүн хамаагүй ингээд чадахгүй зүйл амлаж ирэхгүй. Зүгээр хийж бүтээх ажил одоо бүтээх зүйлийг бол болно. Яагаад гэх юм бол тэр ингээд сэтгэл зүй багтал болчих учраас хайр ч юм уу те дурлал хин нэгний
одоо өөрөөс өөр хүний амьдралтай холбоотой том шийдвэрүүд дээр яаран амлалт өгөх хэрэггүй. Тэгээ ялангуяа залуу хүмүүс аль болох ингээд миний өөх зөвлөгөө бол 30 хүртлээ ч юм уу. Ганцаараа байсан тэр. Тэгэхгүй бол нэг хүүхэд гэж асар том ертөнц байгаа шүү дээ тэр чинь. Нэг хүүхэдтэй бол нэг ертөнц бүтээсэн, хоёр хүүхэдтэй бол хоёр ертөнц бүтээсэн ингээл явчих шүү дээ. Тэнгүү тэр ертөнцүүдийн өмнө бас дахиад ингээд хариуцлагуулаад их эхэлчихдэг байхгүй. Тэр ямар амар гэж бодно. Тэр нь дахиад амлалт үүснэ, дахиад хурж чадахгүй л яана гэл. Тэгэл эрэгтэй хүн ч гэдэггүй. Ер нь хүний нуралт чинь тэр шүү дээ. Өөр нурах шалтгаан байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Мөнгөгүй ээж болно. Тэгээ бизнес дампуурж болно. Би бол боддtiin. 1000 удаа дампуурсан ч 1000 удаа шинээр эхлэх сэтгэл зүйтэй гэж боддог байхгүй. Хайр дурлал гэр бүлийн амьдрал дээр бол тэр чинь хэцүү шүү дээ. Яаж сэргээх гэдэг яаж босох гээд боломжгүй зүйл байх шин. Яг зүгээр хүний өмнө буруутай юм шиг санагддгүй юм. Тэр өөрөөгөө уучлах чаддаг байхгүй. Би ч одоо хоёр алдсан тий. Алдаа гэж бас хэлж болохгүй хаа. Хоёр амьдарч үтсэнтэй хоёр удаа амьдарч үтсэн. Өөрийгөө бол нэг тийм тааштай ч гэсэн амьдрна. Тий. Үхэлтэй биш ямар одоо ингэж хэрэгтэй шүү дээ. Би ч бас нэг амьдрах хэрэгтэй шүү дээ. Хүмүүсийг ч гэсэн сайхан амьдруулах хэрэгтэй болохоо би холдож өгсөн байж болно шүү дээ. Тий. Дахиад миний урд 40 гоо яз жаргал хүлээж байгааг мэдгүй. Би бас тэгж боддоо шүү дээ. Сэтгэл зүгээ унах үед одоо юм хэцүү байгаа ч гэсэн миний амьдралд хизээж тохиолдоогүй сайхан зүйл урд байгаа гэж бодоол. Байлг байх. Таашраал тэгэл шанаа гэл. Тэгээд гэр бүлийн асуудал бол эмзэг хүмүүс нэг сэтгэлийн өөрлөө битээ хандж байгаагаар альгчлах гэдэг байна. Тэгээ бас чадахгүй зүйлээ хүнд битээ амлаж ажил мэргэжлийн холбоотой бүтээн байгуулах зүйл биш бол зөвхөн хүмүүс ингээл хайраа гэл хоорондоо харьцаж байгаа тэгээд би чанстай чамд дэлхийг амлаж гэн гэл тэр болгоноос би ингээд өмнөөс нь амар болгоомжлох шаахгүй штэ борооч гэл те. Хинт ч дэлхийг амлах хэрэггүй штэ. Чадахгүй штэ гэл. Тэгэхээр зүгээр л үнэн байх хэрэгтэй. За хоёлаа хичээе гэл. Зүгээр л бүх үнэнгээ гаргаж ирээд ярилцдаг байхад те. Уу яг нөгөө би яг ингэж боддог хгүй. Үнэн угаасаа муухай. Үнэн хэцүү. Тэгэнгүүт л хүмүүс үнэнгээ хэлхээс зайлсхийдэг бах. Хизээ нэгэн өдөр бүх үнэн гардаг. Үнэн юунаас зугатаадаг штэ. Ямар нэгэн байдлаар гараад ирдэг. Тэнгүүд л тэр үед хүн яах болоо л гэдэг байхгүй. Тийм болохоор тэрийг мэдж байгаа учраас үнэн байх хэрэгтэй. Залуу насаа гоё өнгөрүүл нэрээ. Тэр бол амар миний ингээд хүн болгонд хэлдэг, хэлмээр санагддаг зүйл. Залуу нас дандаа сайхан, дандаа гоё. Заах уу мэдээж хэцүү үед байна штэ. Бид түрүү хэлсэн штэ ээжигээ манай ээж нөө 4 5 хүүхдээ өсгсөн гэ тэ. Тэр чин одоо ингээд надаас дүүсэн байхгүй. Миний наснаас дүү ингээд 37 8 настай бимэгтэй байхдаа ингээд ганц биелдээд ингэж юм. Тэгэл маа ээж айгу сайхан хүмүүс байхгүй. Би одоо мэдтiin. Одоо зураг хөргийг харсан ч амар гоё эмэгтэй. Ер нь бол ингээд мистис шиг л эмэгтэйс тэ. Тэгэл ингээл ахнар ингээл эргүүлж мэргүүлэх гээл ирэнгүүт би энэ жоох хөхтэй амар хууралж морлаа. Ээжийг харамлаа. Тийм ээжийг харамлаа. Тэнгүүд ээж одоо ингээл надад санаа зовол нүүр мөрөхгүй штэ. Тэнгүүд одоо бодонгод ээжийнхэн сайхан залуу насыг нэрээстэй тэнийг толгой зүгээр л гэртээ байгаа л ээж ингээл явуулж яддаг гэж гэж боддоо штэ. Тэгэхээр залуу насыг юусоо ингээд гоё байгаа дээр амар гоё хэрэглэх хэрэгтэй. Ашиглах хэрэгтэй. Үзэж харах зүйлс дээр сэтгэл санааны ингээд гоё байх тал дээр залуу насыг л үргэлжлэдэг тэгэл тэгж боддоо шүү дээ. Бус нь хандаа болно доо. Мөнгө төгрөг бол нэрээ тэгэл олдсон шүү дээ. Олон шүү дээ. Угаасаа олох нь нэг номерын одоо өөрөг шүү дээ тий. Тэгэхээр тэрнээсээ гадна тэр залуу насаа аз жаргалтай өнгөрүүлэх тал дээр илүү олон зүйлийг хийж явах хэрэгтэй л гэж боддоо. Тэгэл тэрний чи эхлэн фитнестэй хотлоо. Нөөс зэрэг ороочихгүй тий. Аха. Маш их баярлалаа. Хоёлынгийн ярилцах хугацаа бас дуусж байна. Үгүй айгүй гоё нэг юм үеиг санагдлаа. Ингээд өмнөх дугаарууд дээр хэзээ ч юм нэг юм гоё ярилцлага болж байгаагүй. Яг ингээд яваад үгүй харин тийм яг ингээд сэтгэл хөдлөлүүд ингээд гараад ирж шít. Тэгээд маш их баярлалаа. Өөрийнхөө цаг завыг зориулаад ирсэнд нь. За баярлалаа.